Сүүлийн 3 жилийн хугацаанд 10 их найт төгрөгийн алдагдaltaй баталсан эрх баригчид цаашид 2023 оны улсын төсвөө хэрхэн батлах нь олонний анхаарлын төвд байна. За бид төсвийн эргэн тойрон болоод зарим асуудлын талаар ярилцгаар эдийн засгийн ухааны доктор Даваад Оржийг студид зочноор ураад байна. Студид сэтгүүлч мөнх хоёр ажиллаж байна. За оройн төргий. Тэгэхээр өнгөрсөн одоо 2022 оны төсвийг бид тодтхон хэлбэл хит өөдрөг төсвийн төслийг баталсан байдаг. За үүнээс шалтгаалж эдийн засагта цар тахлын дараах одоо хүндхэн байдалтай бид нүүр тулсан. За тэгвэл 23 оны төсвийг бид хэрхэн төсөөлж байгаа мөн ямар хүлээлтүүд байгаа талаарх мэдээллийг хүргэхээр студид зочноор оролцуулж байгаа. За эдийн засгийн ухааны доктор Даваад Оржихын тухайд гэх юм бол яг энэ төсөвтэй холбоотой асуудал төр сүүлийн 7-8 жил яг ингээд ажиллаа гар бие оролцож байна. Тэгэхээр энэ төсөвтэй холбоотой асуудлыг ярих гэхээр манайхан хит өөдрөг эсвэл хит хоошин тавиад байгаа асуудлууд ажиглагдаж байна л да. Таны хувьд бас энэ тал дээр ямар байр суурьтай? За саяхан одоо ордонд төсвийн хилцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны шин дарга Тэмүүлэн гишүүн судлаачдыг одоо эдийн засгийн судлаач багш нарыг цуглуулад ийм томоохон уулзалтыг хийж одоо эх оныхоо төсвийг бид нар хэрхэн вэ, яах вэ гэдэг асуудлыг ярилцлаа л да. За яагаад ингэж хилцүүлэг хийсэн урд өмнө ийм хилцүүлэг болж байгаа юм гэхээр манай төсвийн нөхцөл байдал бол туйлын хүндэрсэн. Одоо ийм учраас одоо яалч одоо төсвийн шинжилгээний талаар хүмүүс их ярьж байна. Төсвийг одоо хэрхэн одоо үр дүнтэй зарцуулах вэ гэдэг юм уу тийм ээ. Энэ асуудлаар ингэж одоо байнга ярьдаг боллоо. Тэгэхээр энэ дээр мэдээж төсвийн байнгын хорооны дарга шинэ хүн томилогдсон учраас бас арай өөр байдлаар төсвөд хандъя гэсэн ийм хандлага надад ажиглагдах шиг боллоо нэгдүгээр. За хоёрдугаарт бол манай төсөв одоо бид нар бүсэж хангахгүй бол цааш нь одоо иргэдээ хуураад худлаа яриад ингээд сайн сайхан юм яриад пиар яриад явах боломжгүй болсон. Төсөв бол туйлын хүндэрсэн. Тийм учраас энэ жилийн төсвийг бол би бол нэлээд тийм бүсэж хангасан төсөв орж ирэх байх гэж найдаж байгаа. Бидэрт одоо цаашаа алах юм замгүй болчихлоо шүү дээ. Тийм болохоор мэдээж одоо энэ төсвийн голлох үзүүлэлтүүд дээр бол анхаарсан юм төсөө орж ирэх байхаа гэсэн юм хүлээлттэй. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 10 гаруй их найт төгрөгийн алдагдaltaй төсвийг батлаа гэж та ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ийм их алдагдлыг хүлээж байгаа энэ гол алдаа нэр нь юу вэ? За их олон шалтгаанд дурдж болно. За миний зүгээс ингээд харах юм бол нэг улс төрийн хүчинд асар хэмжээний эрх мэдлийг өгчөөд ингээд хоёр парламент дамжин явчихвар бусдынхаа ярьж байгаа хэлж байгааг тоохоо байдаг. Шүүмжлийг сонсгоо байдаг. За дээр нь одоо нэг нугуу хэлэхэд одоо хэвлэл мэдээлэл бүгднгийн хаалтын гэрээтэй худалдаад авчлаа шүү дээ. Тэгээд эрх баригчдыг магтсан хүмүүс ингээд гаргаад бид нар болж ийн гэдэг төсөв болж ийн сайн сайхан байна гэд ингээд бид нар 6-7 жил явсан чинь бодит байдал дээр гадаад үрийн байдлаар бол Монгол улс бол дэлхийд тэргүүлж эхэлж байна. Төсвийн байдал туйлын хүндрэлээ. Одоо нэг нугуу хэлэхэд хэрвээ одоо ингээд энэ 5-6 сараас нүүрснийхэн экспортыг бид нар боломжийн хэмжээнд хийж чадаагүй бол цалингаа өгч чадхааргүй байдалд юм хүрлээ шүү дээ. Туйлын хүнд байдалд орсон. Жил болгон бид нар одоо нэг их найт төгрөгийг төсвийнхаа алдагдлыг нөхөх зээлийн хүнд л өгч шүү дээ. Нэг их найт төгрөг гэдэг бол хүмүүс зүгээр ингээд ямар хэмжээний мөнгө вэ гэдэг бол бас нэг их найт гэдэг яриа явчихвар бас ойлгохгүй байх шиг байна. За 200 мянгаар одоо нэг хоньыг бодъё гэж үзэхэд нэг их найт төгрөг гэдэг бол 5 сая хоньны үн шүү дээ. 3 тэрбумаар бүтээн байгуулалт хийгээд нэг суман дээр юу гэдэг хүүхдийн цэцэрлэг эсвэл жижиг хэмжээний сургууль барихад 3 тэрбум төгрөг зарцуулна тийм үү. Монгол улс 330 сумтай. Сум болгон жил болгон нэг одоо тийм бүтээн байгуулалт барих ийм мөнгө зүгээр ингээд зээлийн хүнд явж байна. Энэ зээл яагаад энэ чи би ингээд зээлийн өндөр зээл яриад байна гэхээр төсвөө алдагдaltaа баталцсаар ирсэн энэ сүүлийн хэдэн жилүүдийн хугацаанд бол Монгол улс ийм хэмжээний өрөнд орчлоо. Одоо бид нар цаашаа ахиж ингэж худлаа ярьж асар хэмжээний одоо алдагдлаа төсөв баталж явах боломжгүй болчиход байгаа. Алдагдлаас гадна бүрдүүлэлт гэж чухал асуудал байна. Бид экспортын голлох бүтээгдэхүүн нийт одоо экспортын бүтээгдэхүүний 90-95%-ийг бол 94-95%-ийг эрдэс баялаг нүүрс ялангуяа эзэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөдрөг төсөөл бас л үүнд нөлөөтэй байгаад байгаа шүү дээ. 36.7 сая тонныг 2022 онд экспортлно гэдгсэн. Одоо өнөөдрийн байдлаар 14 сая гаруй тонныг л одоо экспортлж явж байна. Тэгэхээр эх онд бас энийг анхаарах нь зөв биз? Тэгэхээр ийм нэг асуудал байдаг. Би яг нэг нөгөө хэлэхэд одоо 6-7 жил улсын их хурлаар ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх хийгээд одоо энэ
төсөв өргөн баригдах, мөнгөний бодлого өргөн баригдах болгонд уншиж байгаа одоо дүгнэлтүүдийг бичиж ирсэн. За энэ дүгнэлтнүүдийг хэрвээ ингээд эргүүлээд ингээд харах юм бол маш тодорхой анхааруулгуудыг бид нар одоо ардсан намаас өгч өгсөн. За эрх баригчид энийг бол ажил хэрэг болгож байгаа үгүй. За таны тэр асуугаад байгаа орлогын хувьд бол энэ бол эрх баригчдын залмих зарлагыг өндөр тавьж гишүүн болгоны хөрөнгө оруулалтыг нэлээд олон одоо юу гэдгийг тэр төгрөг тавихын тулд орлого өндөр байх хэрэгтэй. Тэр утгаараа ингээд төсвийнхээ орлогыг буруу тавиад эхлээд яваад ирсэн. За тэгэхээр энэ жил бол одоо энэ дээр бас нэлээд анхаарах бах. Анхаарахгүй бол энэ ч юу гэсэн үг вэ? Өөрсдөө хуураад байж болно. Ард түмнээ хуураад байж болно. Гэвч энэ төсвийн алдагдал, гадаад дүрийн нөхцөл байдал, туйлын хүндрэлээ бид нар гадаад дүрийн хавханд орчод байна. Төсвийн байдал бол төсвийн хавханд орохоор юм хүнд байдалд орчод байна шүү дээ. Тийм учраас би маргааш сангийн яамнаас өргөн барих төсвийг бол нэлээд тийм боломжийн хэмжээнд төсөв ирэх болов гэсэн юм найдлагатай хүлээж харж байгаа. Түүнээс гадна би бол нэг нөгөө хэлэхэд бол одоо хэвлэл мэдээлэл бол хаалттай болсон. Би ерөнхийдөө нэг 2-7 хоногт нэг эдийн засгийн сэдвээр одоо нийтлэл бичдэг. Үндэсний шууд сонин дээр гарчаас одоо ингээд Монголын мэдээ дээр гарч байгаа. За нийтлэл цэгийн мэдээ цэгийн гэх мэт юм сайтуудаар гардаг. Тэгээд мэдээж бичсэн нийтлэг бол уншдаг. Мэргэжлийн хүмүүс л уншина гэхээс биш ард иргэд бол төдийлөн бас хүрдгүй юм шиг байна. Таны хувьд хоёр дуудаага яг энэ хэвлэл мэдээлэл бол хаалттай байна гэж ярьж байна л да. За манай телевизүүд бол яг нээлттэй байгаад байгаа юм шиг харагдаж байна. Нөгөө талдаа эдийн засагчид, судлаачид, шинжээчдийн хувьд эсрэгээр хаалттай байдаг байхгүй. Яг одоо өнөөдөр бодит байдал ямар байгаа бид нар төсөв дээр юун дээр анхаарах ёстой гэдэг дээр ихэнх одоо мэргэжлийн хүмүүс ялангуяа төсөвтэй холбоотой ойр мэргэжлийн хүмүүс нь бол үг дуугарч чадахгүй шүү дээ. Яг төсөвтэй холбоотой би эдийн засгчтай ярьж байгаа яриаг бол анхааралтай хардаг. Гэхдээ голцоо одоо их сургууль, дээд сургуулиудын багш нар руу хандаад байгаа шиг байна. Энэ яг нөгөө энэ хүмүүс сайн мэднэ гэж л ойлгоод байгаа шүү. Гэтэл яг төсвийн тэр дотор нь юу болоод байгаа? Тэр процесс төсөвч нь одоо өргөн баригдаад дөрөв одоо хилцэгдэг шүү дээ. Тэр дотор нь ямар гişүү юу хэлж гин, яаж гин тийм ээ? Ямар буруу зүрх бодлого нь зөвхөн одоо юу гэдэг Монгол Ардын намын гишүүд дотор бол шудраг гишүүд зөндөө байж шүү дээ. Зөв зүйтэй мэрдэг. Тэр хүмүүсийн хоолойнд гарахгүйгээр зүгээр юу гэдэг нэг ганц нэг багшийг дуудаж авчираад нөгөөт нь ерөнхий ингээд оюутнууд дэрж байгаа юм шиг юм яриад ингээд явчихвар чинь ард иргэдэд хүрэхгүй байгаад байна. Ингээд 6-7 жил бид нар төсөвдөө мөнгөний бодлогодоо бол анхаарал тавьсангүй. Тийм учраас одоо би нэг талаас юм байна. Нөгөө талаас бол мэдээж одоо эрх баригчид ийм хаалтын гэрээ хийгээд маш олон юу гэдгийг телевиз одоо хэвлэл мэдээллийг бол худалдаад авсан байна гэж би хардаа тэрийг яриад байгаа юм. Тийм. Одоо бид нар ингэж нэг хуурах цаг биш болсон. Яагаад тэгэхээр Монгол улс бол өрийн байдлаар дэлхийд дээгүүр орж байна. Венесуелийн араас бид нар явж шүү дээ. Одоо бид нар ингээд зүгээр хуураад нэгээ магтаад авах шаардлага байхгүй. Ардсан нам, Монгол Ардын нам гээд намчраад авах шаардлага. Энэ улс орн чинь одоо ирээдүйд бидний үр хүүхдүүд амьдрах ш. Бид нар энэ чинь боломжийн хэмжээний эдийн засгтаа, боломжийн хэмжээний хүн амьдрах нөхцөлтөө ийм төсвүүдийг одоо баталж авах хэрэгтэй байгаа үстэй. Гэтэл одоо сүүлийн жилүүд бол нэг нэг хэлэхэд бол төсөв дураараа дурагдаг 76 гишүүн өөрийнхөө одоо эрх мэдэл одоо юу гэдэг мэдлийн хүрээнд өөрийнхөө одоо тэр тойргууд дээр мөнгө төгрөг цац тараадаг ийм л одоо зүгээр жирийн бичиг болоо хөрчлөө шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Ганц зүйл асуулт байна. Ялангуяа одоо 23 оны төсөв дээр яригдах ёстой асуудлыг бас өнөөдөр бас ярилцаад хүүхдийн мөнгийг бол нийт хүүхдийн 91% нь олгохоор болж байгаа шиг байна. Гэхдээ энэ бол аль бие усаа баталгааж ёстой. Гэхдээ эдийн засгийн хувьд ялангуяа одоо улсын төсөвт дарамт болж байгаа гэж үзээд байдаг. Гэхдээ энийг халамж гэж ойлгох уу, тэтгэмж гэж ойлгох уу, одоо энийг хүүхдтэй хөгжил гэж ойлгох уу гэд олон асуудлаас нь талан талаас нь ярьж байна л да. Таны хувьд яг зүгээр эдийн засгийн ухааны докторын хувьд яг энэ хүүхдийн мөнгөний асуудал дээр яг уу яг төсвийн нөхцөл байдлынхаа үүднээс аваад үзэх юм бол туйлын хүнд байна. Туйлын хүндэрсэн учраас одоо энэ хасагтлаар яриад байна. Яг маргааш төсөв өргөн барих бах. Тэгэхээр хэдэн хувийг одоо хасгаж байгаа нь тэрийг одоо мэдэх бах. Яг нэг хэлэхэд одоо тэд хэдэн хувийг хасна гэж одоо би яг хэлэхэд хүндрэлтэй байна. За танд мэдээлэл өгсөнд баярлалаа. Холбогдох бас төсөвтэй холбоотой зайлшгүй анхаарах шаардлагатай мэдээллүүдийг бас үзэгчдэд хүргэсэн байх гэж ойлгож. За их баярлалаа. За